Өөрөө чи хувьд бол захин малчин дох зур насны хүүхдүүдийн дээрлэхэлтийн асуудлыг маш их ярьж явж байна. Хичнээн аймгаар хичнээн сургуулаар явсан бай. 7-8 аймгаар явсан байна. 62 сумдаар явсан байна. Тэгээ магаш одоо бас дордод аймаг руу байж. Бүх сумаар явна. Ахлах ангийн сурагчтай уулзаж үүдгийн ядуулан гадуур дээрлэхэлт болон лекцийн дон өөр юу байдэн те лекц бас хүүхдүүдэд тавьдаг байгаа. Яагаад энэ асуудлыг ингэж яриад явд юм бэ? Энэ бол манай гэр бүл тохиолдсон асуудал. Миний хайртай дүү маань бас үүдгийн ядуулан гадуур дээрлэхэлт өтсөн байгаа. Тэгээ монголчуудтай хандаж хэлэхэд нэг зүйл байд юм аа. Нэг удаа дээрлэхүүлчихэд хүүхдүүд хилдэггүй юм. Нилээн хідэн жил дээрлэхэлд өртөж травматай босцын дараа болохоогоод одоо амиа ордлох асуудал яригдж байна. Мөн тэр хүүхд одоо өөртөө итгэлгүй болно. Яаж дээрлэхэд идэм бэ? Сонсон бол яг үнэхээр бол энэ бол яг кино шиг юм бол. За зодж байна. Тэ? Сошиалор одоо ерөөсөө ингээд занл хийлж штэ. За одоо юу гэдэг октодыг болохоор одоо ингээд хүсээгүй ахтан зураг мөргийг авах тэ. Мөн уруу татах. Тамхи ахуу доктор хүүхдийн өмсөж яваа зүйлийн дээрлэхэж авах, хичээлээ хийлгүүдэг, байнга дарамтлах. За одоо бүр цаашдаа сургуулаараа бүлийдэх тийм. Тэр хүүхдүүд маань одоо баг бүлэг бий болсон гэдэг байхгүй. Бүх сургуулийн ойр очинд бүлэг үүссэн байдаг шүү. Бүлэглэлийн ард байна штэ. 2-3 фейк аккаунтаараа групп үүсгээд хоорондоо харилцаж ярьдаг байхгүй юу та. Тэр яриа мараа нь бол яг үнэхээр аимшигтай байдаг шүү. Тэгээ сургуулийн групптэр ч юм уу сургууль даяараа тэр хүүхдийг гадуурхаад шоолоод эхлэхээр тэр хүүхд бол үнэхээр сургууль амьдрал шүү дээ тийм. Гол ертөнцийн. Тэгэлгүй яг аав ээжтэй хэлээд ойлгохгүй хэлэхээр айгаад байдаг. Нөгөөдөл нь аав ээжтэй хэлэх юм бол гэртээ хэлэх юм бол чамаг чинь те бараг алан гэж ярьж байгаа байхгүй юу та. Тэгээ ер нь зүгээр байдаггүй л байхгүй юу. Одоо сургуулийн орчинд интернет, фэйсбુક, сошиал сүлжээг ер нь хориглох тухай юм хууль санаачлах гад явж ах шиг байна. Юу гэж бодож байна? Насан туршаагүй хүүхдүүд сошиалор бие бинийгээ бүлдэх за групп үүсгээд хэрэг хийх те хэрэг хийхэд тэр группээр хоорондоо ярилцах те энэ асуудал бол ерөөсөө цэвэр эцэг эхчүүдийн хараа хяналтаас шалтгаалдаг асуудал байхгүй юу. Хүүхдүүд нь хинтээ найзлж байна. Тэг сошиал хэрэглэдэг нь яаж вэ гэдгийг эцэг эхчүүд бүрэн энийг угаасаа хүүхдэд төрүүлсэн бол эцэг эхчүүд нийгмийн хариуцлага ухамсарлах хэрэгтэй байхгүй юу. Бид нэр өөр хүүхдүүдэд одоо хүмүүжүүлж байгаа нь хин нэгний буруу болгомооргүй байхгүй юу. Эцэг эхчүүд өөрсдөө нэг багшийг буруутгадаг, нийгмийг буруутгадаг төр засгийг ээж авал тэггүй яг буруу байж болохгүй. Та өөрөө энэ асуудлыг амьдрал дээр туулсан хүн байна. Хоёрдугаар та өөрөө бас хүүхдүүдийн хувьд бол танил хүн байна. Ингээ ярихаар тэр хүүхдүүд бол маш сайн хүлээж авч байгаа байхгүй ингээ харж байхад. Тэгэхээр энэ тэр хүүхдүүдийг битгий нэгнийгээ дээрлэхээрээ гэдэг гой юм уриалгуудыг хэлж байсан. Тэгээд хажуугаас нь харж байгаад их бахархсан шүү. Сая чинь 2-3 жил бас хичээж шүгэл үлээж бас хуульд бас нэлээд хөрхөн дээрхэлтийн эсрэг бас 4 жумтай болгож тавилаа. Одоо яах вэ тэгээд бас нэг аавын хүүхэд ээжийн охин хин нэгэнд дээрлэхүүлээд хин нэгнийг дээрлэхэд амьдрал нь будаа болчих гэдэг ботол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд те одоо хийгээд явж байна да. Яг үнэ тэр чинь маш гоё. За тэгээд их баярлалаа, амжилт хүсье. Окей, баярлалаа.